хэвлэлийн эрхчлөөний тухай ярьж ийн үг хэлэх эрхчлөө, хэвлэлийн эрхчлөөний тухай ярьж байгаа ч гэлээ гэсэн. Цаад утгаараа энэ нь бол яг авилгал нийгэмд ам бүх байгаа. Тэрнтэй бас яг идэвхтэй үр дүнтэй тэнцэж чадахгүй байгаагийн маань илэрхийлэл нь өөрсөндөө өгж байгаа энэ индикаторууд харуулдаг байгаа байхгүй юу. Тэгэхээр бид бол тогтвортой хөгжөө гэвэл авилгатай идэвхтэй үр дүнтэй тэнцэх хэрэгтэй. Тэгээд устгах хэрэгтэй. Тэгээд авилгалыг бас хүлээн зөвшөөрөх нэг байдал зүйл гэж ингэж нэг дассан байдалтай энэ бол хамгийн аюултай одоо нийгмийн ардчилсан нийгмийн хорт тавдар гэж хэлдэг шүү дээ авилгалыг. Тэгэхээр тодорхой хэмжээнд авилгатай тэнцээ гэвэл энэ хүлээн зөвшөөрсөн дасан зохицсон ийм байдлаас эхний ээлжинд тас зохиод гарах хэрэгтэй. Бүх шатанда авилгал төвчшгүй юм а гэдгийг бол бүгдээрээ хүлээн зөвшөөрөх шаардлага байгааг энэ ухралт бол харуулдаг байгаа. Тэгэхээр бид нэр цаашаа алсын хараа гинөө доктортой хөгжлийн зорилт одоо үндэсний үйлчлэл баримтлал 2030 гэж хэлнэ үү? Яг хэдэн онд ямар зорилт гэж тавихаас үл хамааран хэрвээ бид нэр цаашаа хөгжиж гэжээвэл ахиж дэвшиж гэжээвэл ямар ч хууль бодлогын бичгээр баталсан байлаа гэсэн бид нэр авилгалтай үр дүнтэй тэнцэх хэрэгтэй. Тэгээд тэрэн дээр өөрсөндөө бол шударга ил тод үнэлгээд дүгнэлт өгөх хэрэгтэй гэдгийг л одоо энэ хэсүүд маань харуулдаг байгаа юм.